Бадамжуунаа баг гаруу, их гаруу. Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлэг 28 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Засгийн газрын шүүрний үсэнд Багванд Бадамсүрэн шууны хушуунд Бадамжуунаа гих зэрэг баагаар эхэлсэн баахан өвөөнөр баартан өртөж баба бөбө болоод байна. Ерөнхийлөгчийн Сэнтигээс 18 жилийн өмнө буусан 73 настай Багванд. Оюутлогоо компани төлөөлөлт дөрөх зөвлөлийн гишүүн. Сард $25,000 буюу 87.5 сая жил тэрбум төгрөгийн цалинтай. Алтан бүс живэр сахалт Exog өөрийнхөө нэрийг Small Boy гэж орчуулах хэмжээний англи хэлгүйч том компани толгой залардаг Big Boy. Хүмүүс хилтэй бол хүлтэй. Харин Багванд хилгүй бол хүлтэй. Хаана ашиг орлого ахин унаж байна тэнд Багванд. Богдуулын дархан цацд бүсийн залаатын аманд 0.5 га газартай. Багхан газарч гэлээ Багванд дутхгүй орно дундуураа дүүргэнэ. 70 настанд даруулах хэрэгтэй гэдэг үгийг зоогийн даруулга хоолны зуушуулгасан бас нэгэн баагаар эхэлсэн буурай бол Бадамсүрэн. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий боссын Сэнтигээс Эрдэнэс Монгол төрөмчит компани Зэсийн группийн захирлын санал дээр завлан суусан. Сарын 15.5 сая, жилийн 180 гаруй сая төгрөгийн цалинтай. Багванд Бадамсүрэн нарын 70 настангууд хөдөлмөрийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг тус зөрчин их цалинтай эрх тушаал сууж байгаа тул шүүрдүүлэн цэвэрлэгдэх магадлал өндөр байгаа юм. Төрийн албанаас шимэгчилж байгаа хэсгийг бол удаа дараа бол тодорхойлж ирсэн байдаг. Төрийн албанд байгаа эдгээр хууль бус, мэргэжлийн бус тодорхой зөрчлүүдийг үүсгэж томилогдсон хэсгийг бол төрийн албанаас, төрийн байгууллагаас бол чөлөөлөх нэгэсэндээ төрийн албыг цэвэрлэх үйл ажиллагааг явуулахыг өртөл болгож байгаа. Ердийн шүүрэнд хурж аваарсан хуучин том хог тэглээд байгаа бол гудамж талбайг цэвэрлэдэг туужуур гэдэг том шүүр бас бий. Гаргууланд багтахгүй бол таар шуудаа тампуу хүүдий хэрэглэх байх. Боловсрол шинжлэх ухааны сайд Инх амгалан Монгол Улсын их сургуулийн захирлын үр гүйцэтгэгчээр бас нэг баагаар эхэлсэн Бадарч гэдэг нэртэй тэтгэвэр авагчийг томилсон. Уугуй их сургуулиар дүүрэн байгаа доктор профессорууд, эдгийч бүтээх насны менежерүүд бүгд гологдож гол өрсөлдөгч болсон шинжлэх ухааны технологийн их сургуулийн ректороор насаараа ажилласан тэтгэврийн хүнийг хөдөлмөрийн хууль зөрчин даван тавьсан байна. Цар тахлын хууль, бусад хууль тогтоомж зөрчин томилогдож бусдад зай биш левелс нь 6,000-аас 8,000 албан тушаалтныг шүүрдэж эхэлсэн. Гаргуулан дээр аль хэдийн 2,000 гаруй тавигдчихад байгааг шүүр ажиллагааг хариуцсан ажиллаж байгаа засгийн газрын хэрэглэх газрын дарга Амар Баясгалан мэдэгдээд байгаа юм. Төрийн бөглөөсийг авахд оронд нь арын хаалгагүй, аль нэг намгүй, хин нэгний арьсан цүнхийг барьдаггүй иргэд ажилтай, цалинтай болох юм. УАЗ 469 машинаар 5 жилийн өмнө хил гарсан 67 настай Бадамжуунаа Филиппин улсаар шуун чүүрүүлсэн анхны олзол нь зуугдан ирлээ. Бадамжуунаа өөрийн хүсэлтээр ирсэн. Бадамжуунаа том биш, жижиг гар гэсэн суртал ухуулга дагаад явагдлаа. Өөрийн хүслээр гарахгүй гэвэл өөрт нь хүч хэрэглэн гаргадаг олон улсын хууль журмаар эхлээд асуусан учраас арга буюу албатан гаргуулж Монголд очие гэж хэлсэн юм байна. Бадамжуунаа эх орондоо айлчилж байна гэж үү? Дур хүслээрээ эх орондоо айлчилж байгаа эрхэм хүн гэмтний ёсоор нэр устаа цаас барьж, өмнөөсөө хажуугаасаа зураг авахулж, цагаачлалын албаны хараан дор онгоцон суух уу? Албатан гаргуулахыг хүссэн болохоос өөрөө харий, гэрийн зүг гидэн годон гээгүй юм байна. Өөрөө хүссэн хүн улс орноо дамжин усанд хайсан чулуу шиг бүтэн 5 жил бүгж ногдохгүй нь тодорхой. Бадамжуунаа баг гаруу, их гаруу. Улаанбаатарын их төвчрлийн их хүндэс олсон замраагүй газар олголт Цементэн ширэнгийн ерөнхий менежер баг гар байх уу? Жижиг дунд үйлдвэрлэл тариалан эрхлэлтийг дэмжих сан зэргийг атгадаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд улсын хурлын гишүүн асан хүн хилэм тул биш гэхэд сурхаан дайтай юм. Жэмүнх хотыг Гинсек, Ябаатар билгийг улсын хурлын гишүүн, Эрдэнэтийг ерөнхий сайдаар томилуулж, Худалдаа хөгжлийн банкны сахал эрдэнэлэг, генерал гишүүдийг оффистоо ёслуулж, гуйлгуулж авсан хүн. Ажиглагчдын үзэж байгаагаар Бадамжуунаа асуудал Бадамжуунаагаар дуусахгүй, харин эхэлнэ. Бадамжуунаа бол ми дарга гэх мэтэд хүрэх түлхүүр. Бадамжуунаа дэмжлэгээр улс төр даам гарсан нутгийн дүүнер болох Жэмүнх хот нүүрсний Хамаатан садан Ябаатар билэг хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаа нь хувь заяаны шоглоом юм. Бүрийн эрхэн түтгэлсэж дээлээ тайлж ивсэн ажнай хочод Батэрдэн өмнө говийнхэн төлөөлөлгүй болчих нь намайг биш Наранбаатарыг л авч үлдээрэй гэж хэлсэн гих хүн чанарын дээд 90 хөөх царайлсны цаана юу ээж болох вэ? Үгэн дотор үг, суман дотор гичэр гэж бий. Арчилсан намын ажнай Батэрдэн Монгол Ардын намын Наранбаатарт хайртай дуртай да өмнө говийн төлөө нурж ундагтаа тэгж хэлсэн үү? Өмнө говоос хөдөлцөөд сонгогдсон энэ хоёр хамт шалгагдаж байгаад хамаг учир нь байна.
Хөтөлцөөд сонгогдсон хамтдаа шалгагдаж байгаа хоёрын нэгийнх нь дээлийг тайлж нөгөөг нь үлдээсэн учраас мөрдөн шалгах ажил саадгүй урагшилж чадахгүй байгаа бололтой. Халчгүй эрэхтэй хамсаатных нь ажил гэр байр сав холбоо хамааралтай компаниуд нэгжлэг хийхгүй гэсэн үг. Хамсаат нь халчгүй эрэхтэй бол хамсаатагчийг нь мөрдөн шалгах ажил удаашрч таарна. Ажнаа Батэрд нь морин эрдний нэр хочтой боловч гүйлхэн ухаан ихтэй гүн ухаан судлалын мэрэгчлээ юм билээ. Хамтдаа шалгагдаж байгаа хамсаатнаа халчгүй эрэхтэй нь үлдээх философийн ухаан гүйхэн бос гүнзгий юм. 20,000 төгрөг мөнгө мөн үү? Иргэдэд мөнгө тараах нь Монгол яс саншил мөн үү? Улсын хурлах Монгол Ардын намын бүлгийн дарга тогтох сүрэн хяа туслахаа дагуулна. Дугтуутаа мөнгө тарааж буй бичлэг цацагдсан. Мөнгө түгээгч өөрөө намайг хэрэгж шалгаагүй гэсэн бол авилгатай тэмцэх газар шалгаж байгаа гэж мэдгдсэн. Бүдүүн бүлгийн дарга Монгол Ёсоор 4-5 анхамдад золгосон. Дугтуунд 20,000 төгрөг л байсан. Арчилсан намынхан бичлэг хийсэн гэж тайлбарласан. Таныг авилгатай тэмцэх газар шалгаж байгаа юм. 5 байсан уу 6 байсан анхамдад үнтгэл үзүүлсэн. Настаа уулзалтын дээр настаа үн 20,000 төгрөг байсан. Тэр нуугаад ахын байхгүй тийм. Бичлэгээс үзвэл 4-5 ч биш хэдэн 10 хүн заал танхимд сууж байна. Тогтох сүрэнгийн дугтуу 4-5-аар тогтохгүй бид нэг юм ялгаад байна. Амлалтаа ялах гэж дарга айлцсан шиг хэдий хэрэг хүн байгаа. Сонгогчдод мөнгө тарааж болохгүй бид нэг юм ялгаад байна. Дугтуунд мөнгө байсан нь баримт, хэд байсан нь чухал биш. Учир нь 20,000 байсан ч мөнгө, сэр дугаартай, нууцлалтай, үндэсний хүчин төгөлдөр мөнгөд нэмэгдэх. Даргын хувьд 20,000 л байсан байж болно. Иргэний хувьд 20,000 ч гэл мөнгө. 20 бүхэл 2,202 төгрөгч мөнгө юм. Үнэгүй бяцлаг хавханд л байдаг. Үнэгүй бяцлагч улс төрчдийн мөнгө биш. Талхаа худал татчихдаг таны өөрийн татврын чинь мөнгө. Ингээд тогтох сүрэн гишүүн татвар нэмэхгүй гэсэн амлалт 2020 оных биш 2016 оных амлалтаа ялга гэж хэлсэн. Татвар нэмэхгүй гэдэг амлалт 16 оны амлалт. 20 оны амлалт биш байхгүй юу? Тийм амлалтуудын хооронд нь ялах хэрэгтэй. Амлалтаа ялгаж үзвэл 2016 он татвар нэмэхгүй гэж амласан 2020 он татвар нэмнэ гэж амласан болчих гээ хэцүү юм. Шил ажиллагаагаар дархан цаазад тусгай хамгаалалттай нутагт хинд хизээ хэдэн хэмжээний газар олгосон нь ил болоод байна. Шилэнцэг өвцөг эмэнд нээснээр үе үеийн байгаль орчны сайд нар байгаль орчин тусгай хамгаалалттай газарт тусгайлан хаалттайгаар газар олгосоор ирсэн байна. Дархан цаазад тусгай хамгаалалттай бүсэд газар олгох байгаль орчны сайд нарын цомын тэмцээнд саран гэрэл 756 га газар олгонд торгон жолоо үргүүлсэн бол оюун хорол 714 га газраар ам үзүүлсэн байна. Инх сайхны Бат зэрэг нэрэн хүртэл Бат зэрэг 2015-аас 2016 онд ганцхан жилийн дотор 581 га газар олгох шийдвэрт гарын үсгээ гялалцтал зурсан байна. Араас нь Цэрэнбат 562, Гансүх 412 га газар олгож айргийн 5 багцсан дүн гарчээ. Дархан цаазад газрын эздэг Макийн гүн, Shark Tank, Цэлмүүн, Богдуулын түргэний амд 22 га газраар манлайлсан бол Инсата холдинг компани захирал Болт сайхан гих хүн хөвсгөлийн байгалийн зохицолборт 14 га газар эзэмшиж уулын савдаг Лувсын хаанаар тодорсон байна. Мэргэжлийн сумод мэхний их дэлгүүр байсан Кикшүү зам Батбаяр мэхний их дэлгүүрээ бизнес улс төрд ажиллаж байна. Гар ачих их мэтийн уран нарийн мэхэн дээрээ хүүтэн зэвсэг нэмж гринхаус хотхонд хулдаасан самбар зүсч танхаарсан байна. Өөрөө машинасаа гинт бууж ирээл хутгатаа тэгэл ингээл хяргаад тастаа аваа явахад би ойртож хүн төхөж очиж чаддгүй юм билээ утгатай хүний үдээс. Гринхаус хотхны 300 гаруй оршин суугч Кикшүү зам Батбаяр зөвшөөрөлгүйгээр булан тохоо бүрдэнд 5 барилга бариулан зарж буйг эсэргүүцэж бидний амьдрал цаад болохгүй савраа татаарай. Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно гэх зэрэг үгтэй хулдаасан хэвлэл дэлгэсэн байсан юм. Харин мэхний их дэлгүүр хутга барин орчиж хуулан зүсч хайсан юм байна. Тэр иргэдийн эрх ашиг итгэл тэр хууль дүрм стандарт тэр барилга нуурнуу бид нар зүгээр өнөөдөр ашигаа олоод явсан байхад болоо. Тэгэл тэр шүүхтэй хандаараа гэж тийм бардам хэлж байгаа чинь одоо тэр шүүхийг одоо би кармалцсан гэж байгаа юм уу? Юу гэж ойлгох уу? Дээхэн үеийн бяртай бүхчүүд үхрийн нойтон ширийг голоор нь цууртал гараар татдаг байсан бол Кикшүү зам Батбаяр хулдаасан самбар хутгаар зүссэн байна. Мэхний их дэлгүүр заллин хийгээгүй гэж анхан шатны шүүхтэр цагаатгагдсан боловч сумоогоор бол энэн дөнгөж Макушитэй зиндан. Цаана давд залдах шатны жюрио дээд шүүхийн Макуши зиндаанд ямар мэх хийхийг нь харцгаах болно. Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 28 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.